доод мөч гэдэг юм айгүй чухал шүү дээ. Хүнийг шууд хүний гарт оруулдаг. Тийм хэрэгтэй байхгүй. За хүн илэг өвдөд байна, ханид төрчлөө, толгой өвдөд байна, хоолой ам өвчлөө гэл лими самаа ороод явж идэв ч тийм хөл бол тэгдэг байхгүй. Хүнийг зүгээр л шууд суулгачдаг. Настай хүмүүс айгүй хэрж үзүүлдэг. Тэгээ настай хүмүүстэй ингээ ярилцж байхад айгүй өрөвдмөр. Угаасаа тэр өвдөг бүр ингээ ашиглалтаас гарцсан байгаа байхгүй тий. Бүр явж чадахгүй өөрхий бүр ингээл өстө майцгнаал ингээл хөл гарын зүрхгүй болохгүй л тий. Амар хэцүүлсэн. Тэгэл шууд л хүний гарт орсон байгаа байхгүй. Тэгэл тэр чинь ингээл яагаад одоо энэ хүртэл энэ хүн ингээ юм байлгацсан юм бэ тий. Хүн болгон эцэг ихтэй тий. Бүгд 50-аас дээш насны хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй бүгдээрээ нэрээ таны хөлж яаж яах вэ? Яаж нэмжлэхэж гайгүй болж байна уу? Таны хөл ер нь гайгүй болж байна уу? Явж болж байна уу? Яамаар вэ? Гэт нэг өдөртөө биш юм агт ядаж нэг 7 хоногтой ганц асууж байгаа хэрэг. Одоо би ч гэсэн ээжийнхээ хөлөг яаж ингэ асуучих загвал явж байгаа хөх. Тэг өвн өөрөө хөл үздэг чаас тий. Тийм байж. Тийм хариуцлах бол хүнд анхаарал халамжгүй. Тэг чинь бидний ялах байхад миний эцэг ихтэй яаж харж байсан бол та. Цэргийн засах эмчилгээ гэж юм байна. За энийг бол хүн болгон төдийлөн нэг мэддэггүй сэдв байхгүй юу? Ер нь гэвч ямар ч хэрэгтэй гэсэн чинь энэ цэргийн засах гэдэг эмчилгээ чинь хүнийг буцаад хэвийн амьдралд нь шилжүүлдэг нэг том шат байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр том шатыг алгаснаас болоод бид нар яадаг юм гэхээр хагалгааны үр дүнг 100% гарах ёстой байсан юм 50% гаргадаг ч эсвэл 30%, 40% та хүртэл гаргаж байгаа тохиолдол байгаа байхгүй юу? Хаалгаагаа хийлгэж гисэн тийм ээ. Одоо би ингээ гой болно гэд ингээд орхичдаг байхгүй. Тэгэхээр энэ яг яах гээд байгаа юм бэ гэхэлэр за нөгөө өөрчлөлтөнд орсон гэсэн үеэ солилцлоо. Хүн зовир шамлгаанаас бол хаалгааныхаа ойдлоос те өвдөлт өгөөд тэрнээс болоод за би нэг юус ингээд энэ хэмэнд нь байлгаад тах хэрэгтэй. Энэ өвдөд байгаа юм чинь хөдөлгөөд яах юм те. Тиймэрхүү одоо сэтгэл зүйн байдлаас болоод хүн тэр хөлөө ерөөсө хөдлөхгүй байлгасараад хаалгааны үр дүнгүй болгодог бүр ерөөс хөдлөхгүй болсон хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгээд одоо тэрийг хүмүүст хэлнэ. Эсвэл хэрэггүй юм бэл. Наа үе солиулах ч гэсэн би юм. Би одоо юм бэлдсэн. Ялгаа байхгүй. Ингэ явж чадахгүй. Гэ яг тийм яриад байгаа байхгүй. Манай Улаанбаатар медикийн сэргээн засах тасагт. Тэ? Сэргээн засах тасагт 14 хоногийн өмнө одоо өвдөгний үе солих хаалганд орсон хүн одоо өнөөдрийн байдлаар бол зүгээр халахад явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэргээн засах гэдэг эмчилгээ бол хүнийг бол маш үрдэнтэй. Тухайн хүнийг тэ өөрийнх нь тэр яг одоо тэр зовир шамлгаатай байгаа мөчийг яг тохирсон хугацаанд нь яаж хөдлөх ёстой, ямар гараад зах ёстой, энэ хүн хэдийн хугацаанд энэ хэвийн амьдралдаа шилжих ёстой гэдгийг тооцоолоод өдөр бүр тэрийг гараацын өгж хөдөлгөж эхэлдэг. Тэгэхээр тэр үе шатыг дамжаад явахаараа хүн яад юм бэ гэхлээр ямар ч асуудалгүй 14 сарын дараа хэвийн амьдралдаа шилжчихдэг. Өвдөгний үе эргэшгүй өөрчлөлтөнд орсон. За тэрэн дээр заавал үе солих хаалганд орох заалттай хүмүүс хүртэл ирж үзүүлж байна л да. За нэг жишээг дурдах юм бол 35 настай эмэгтэй байсан. За маш залуухан тий. Өөрөө шалтгаан нь мэдэхгүйсэн. Тэгээд өвдөгний үеэрээ өвдөд байдаг. Тэгснээ хүмүүс нөгөө нэг харахтаа жинэг сонио яваад байна гэд өөрт нь хэлээдсэн байгаа. Тэгээ ер нь нэг тийм суудлын ажил хийдэг. Цорныг хачаал авдаггүй болохоор тэрийг нэг анзаардаггүй. Гэхдээ багахан явахаар хөл нь өвдөд идэм юм. Тэгээ тэрийг нэг үзүүлээч гэж бодохгүй ирээд үзүүлсэн чинь өвдөгний үеийн бүр аль бишээ 3-4 дугаар үед орсон. Тэгтлээ өөрчлөлтөнд орсон байсан. За өвдөгний үе солиулах гэдэг хаалга нь бол өөр 10-15 жилийн баталгаатай хугацаа өгдөг. Тэрнээс цааш бол дахиад солих асуудал яригддаг учраас аль болох хожим үед нь үе солиоч гэдэг зөвлөмж өгöd байгаа. Өвдөгний зөөлөд юм авсан гэл хүмүүс аяг байдаг та одоо та бүхний ойрчимч гэсэн байдаг. Тэгээ тэд нар болохоор яадаг юм гэхэлэр яг тухайн үед одоо өвдөг чинь өвдөгний үений доктортой адил алдагдчихдаг байхгүй юу. Ингээл яваад ахаар ингээд жижиг шажиг ингээл хөдөлгөөнтэй л яваад байна. Тэгсээр ягаад нөгөөтг нь ингээд үений өмгөөрсөн докторгүй байдал үсээд аш хурдан илгэждэг. Нөгөө нэг хүлэн зүгээр нөгөө хүмүүс чинь энэ яг жоох өвдөд идэм жоох өвдөд идэм гэж явсараад л эцсийн хүч тулгаал ирж байгаа. За тэгэхээр бид нар яах ёстой юм бэ гэхэлэр 35-аас дээш насны хүмүүс маань аль болох өвдөн дээр ирж байгаа ачааллыг бусад хэсэг рүү шилжүүлэх гэдэг арга хэмжээг авах ёстой. Дасгал хөдөлгөөн сайн хэрэгтэй.
Ясан дээрээ яваад баг ясан 50% булчинлуу шилжчих хоёр бол шал өөр. Тэгэхээр тэр булчингийн мас гэдэг юм зориудаар хөгжүүлээд өгчүүл гэж хэлээд. Зүгээр явах чинь бол тасгал биш байхгүй. Тэрэн дээр ачаал өгнө гэдэг чинь өөрөө булчин ачаал ууж томруулах процесс явж байгаа. Би одоо юу гэдэг чинь би энэ 5 давхраар 4 5 гарчдаг ч гэдэг юм уу те. Эсвэл би гэртээ байнга юм уугадаг ч гэдэг юм уу. Би гэртээ зүгээр суудгүй гэдэг хүмүүс яриад байдаг байхгүй. Тэр бол тасгал биш ээ. Тэр бол зүгээр л өөртөө өөрчлөх чадвартай байна гэдгийг л хэлдэг чинь. Тасгал хийнэ гэдэг чинь ачаал авахыг хэлээд байгаа байхгүй. Булчин дээр ачаал авах тэрийг бүр зорж хийхийг хэлээд байгаа. Түүний булчин дээр ачаал өгдөг тасгалахгүй юу? Хамгийн чухал нь. Тэгээ тэр нь ямар тасгал гэдэг юм гэхээр одоо нөгөө хайчин салт гэж яддаг шүү дээ. Тэр өвдгөндөө амар их ордог. Энэ урдлын энэ булчинд аягүй хардаг. За тэгээ дээрэс нь бас нэг юм хөлөө мөрний хэмжээтэй тавьчаад доошоо суугаад идэв шүү дээ. Тэр бас аягүй сайн ордог. Тэгэхээр тэр хоёрыг ингээд өдөрт чадлаараа хийгээд хам бол энэ булчинч аягүй сайн хөгжин. Ингээ эхний удаад ядарна, хөл ядарна. Одоо нэг 3-4 хоног ингээ ядраад булраад шүү дээ. Тэгээ яг булраад ирэхээр булчингийн эдүүд чинь задраад эхэлж байгаа байхгүй. Тэгээ задраад буцаад хөөхөр нөхөн төлждөг. Тэгээ нөхөн төлжөд томорсон булчин чинь ингээ дахиад ачаад лахаар ядрахаа болчдөг байхгүй. За мөн дээрээс нь жингээ илүүдэд бол шууд өвдгөний үн дээр ирж байгаа ачаал учраас бид нар энийг аль хэмжээгээр баг ойлгох, төдий хэмжээгээр бид нар үе илэгдэх процесс зогсноо гэж үздэг. Тэгээд дээрээс нь тодорхой хугацаанд нь хүнснийхээ нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж явах хэрэгтэй. За энэ гурвыг л тогтмол хэрэглээд хамбал бидний үе эрүүл байх боломж бол төдий хэмжээгээр сайжирна. Бүр маш хөвдөлтэй байгаа хүн дээр бол шууд тасгал хөдөлгөөн хийхгүй. Тэрэн дээр хөвдөлтөө намдаах ингээ схем имчилгээ явсны дараагаар хэвийн байдал шилжсэний дараа булчин дээр ачаал өгч байгаа байхгүй. Тасгал хөдөлгөөн хийх тэрхээр тухайн хүний ачаал дах чадвар гэж юм байгаа байхгүй. Хүн өөрөө бие чагнах хэрэгтэй байхгүй. Сонсох хэрэгтэй. Би аль левел очиод зогсох хэрэгтэй юм бэ гэдэг мэддэг ах хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд юу гэдэг чи хит улаарснасаа болоод бие бүр уламд ордолж байгаа одоо спиннинг болол ер нь бол одоо тэр чи зүгээр нэг бөхсөө нэг юм дээр суучаад хөлөөж игээд байгаа юм биш байхгүй. Тэр чи одоо бараг цаг 30 минут л ингээд хөлн дээр л ингээд амар ачаал өгөөл ингээд байгаа штэ. Тэгэхээр тэрэн дээр чин хэрвээ тэр өвдөгний авах хэвээр ачаалаас хит өндрийг өгөөд хамт мэдээж илэгжил тараа. Тэрийг наанта цаантаа бодох хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр хүнийг тураах чинь ингээл хүний өвдөгний үеийг илэгдүүлээд тах чинь тийм тааламжтай юм биш. За тэр өдгөө нөгөө хит өндөр жинтэй хүмүүс ч хурдтай гүөх ч юм кардио тасгал хийх юм бол үе бас амар хичмтэй мууддаг. Тийм болохоор тодорхой хэмжээнд очтол хоолрох хэрэгтэй. Тэгжээж ингэж тасгалаа ингэж уусгаж оруулж тэр булчинг тасгаж оруулахгүй болохоор үеийн амар хурдан илгч юм. Тэр нь өвдөгний үеийн мөгөөрс гэмтэж байгаа юм байна гэдэг илтгэдэг шинж нь бол ерөөсөө шатаар явхад өвдөгний үе өгдөг. За тэгээ удаан сууж агаад босоход өгдөг. За жоохон удаан алхахаар өгдөг. Тийм шинж тэмдэг илэрж байгаа юм бол одоо би өвдөгний хувьд анхаарах цаг нь болцсон юм байна л гэдэг илтгэж чинь гэсэн үг. Хэрвээ өвдгөндөө зовоор өвсөд эхэлсэн бол мэргэжлийн эмчтэн хандаж схемээр эмчилгээ хийх шаардлагатай. Өвдөгний үеийн мөгөөсний гэмтлийн үед бол их олон төрлийн эмчилгээ хийдэг. Хамгийн сүүлийн арга нь л мэдцэлийн эмчилгээ. Тэгэхээр тэр хүртэл тэр хүнийг одоо яаж тэр мэдцэлд хүрэхгүй олон жил авч явах вэ гэдэг эмчилгээний стандартыг барьж явж байгаа байхгүй. Булчингийн маасуудыг хэрхэн хангах юм бэ? Тэг амьдралын зөв юм маягт яаж шилжих юм бэ? За дээрэс нь хэрвээ өвдөд илэгдээд эхэлсэн юм бол ямар эмчилгээ хийх хэрэгтэй юм бэ те? За манай дээр яг бусад газруудад хийхгүй байгаа гэж үзэх юм бол өвдөгний шингэн нөхөх эмчилгээ хийж байгаа. Өвдөгний мөгөөсний тэжээл эмчилгээ хийж байгаа тий. Тэгэхээр өвдөгний өвдөлт дөнгөж эхэлж байгаа үед бол манай дээр ирээ хандах юм бол буцаад тэр өвдөгний үеийг буцаад хэвийн байдалд нь шилжүүлэхдээ амьдралын маягийг өшөө удаан чанартай байлгах үүднээс үл эмчилгээнд өөрчлөлт хийхэд бол илүү үр дүнтэй сайн. Мэдээж энэ чинь ганцхан Монгол улсад хийгээд байгаа эмчилгээ шүү дээ. Дэлхийн нийтээр хийж байгаа судалгаатай шинжилгээтэй тий үр дүнтэй тийм эмчилгээнд зөвлөж байгаа учраас за дээрээс нь сэргээн засах эмчилгээнд бүгд хийгдэж байгаа. За цаашлаад бол өвдөгний үе солих хүртэл хаалгаа хийгдэж байгаа. Бид нэр шиг одоо дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг хүмүүс бол одоо тэр 2 улиралтай улс шиг шалтан нөхцөл яваад тах бол ерөөс ямар ч тохиромжгүй л дээ. Тийм болохоор бид нэр энэ цаг агаарынхаа нөхцөл байдалтай тохирч уйлдсан байдлаар бие махбод авч явах хэрэгтэй. Даарах бол шууд утгаараа өвдөгний өвчлөлт нөлөөлдөг. Өвлийн одоо 3 сарын маш хүйтэн гадаа зогсдог хүний өвдөг бол өшөө 45 нас хүрэхэд л өвдөгний үе солих хэмжээнд хүртэл муудсан байдаг. За тэгээд тэрнээс гадна бол бид нөгөө нэг эмэгтэй хүмүүс булчингийн мас маш багатай байдаг. Тэгээ тэрнтэйгээ холбоотой өөхөлт ихсээд ирэхээр үений мөгөөс бол маш эрчимтэй илэгдэж эхэлдэг. Тийм болохоор бид энэ өнөөдрийнхээ энэ амьдралын хэм маяг гэдэг энэ дээр л өдөр тутамдаа анхаарч явах хэрэгтэй. Өвдөгний үйл бол
нэг хүн өдөр илэгдээд алга болчдөг юм биш. Тэр бол 10-аас 15 жил, 20 жил, 30 жил илэгдээ явж идэг. Тийм удаан процесстэй явдаг учраас бид нэг хүн өдөр за өнөөдөр өвдгөр хатгачлаа гэж тэгэлгүй өдөрч авах. Тэгэхээр тэр аливаа өвдөгний үе солих хэмжээнд хүртэл өөрчлөлт нь явцсан байж байгаа. Хожуудаа ирж орчлогдоод байна. Өөрөөсөө залуугасаа тий залуу гэлтгүй ер нь бол үеэ хайрлаарай, тий өвдгөө хайрлаарай. Байнга л одоо бие махбодоо тий хамгаалж хайрлаж байгаа хэрэгтэй.